Тэрбум мод үндэсний хөдөлгөөн нь Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлагаар экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах, мод тарих ургуулах, арчлах зорилготой 2030 он гэхэд нэг тэрбум мод тарьж хамгаалах хөдөлгөөн юм. Жил бүрийн 5-9 дугаарээс сарын 2 дахь 7 хоногийн бям гарагийг үндэсний мод тарих өдөр болгон зарласан. Энэ хүрээнд үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах парламентын төгөлдөө Улсын их хурлын тамгын газрын албахаагчид намын төлөөллүүд өнөөдөр мод тарилаа. За энэ хүү төглийг Монгол улсад байнгын үйл ажиллагаатай парламент байгуулагдсан 35 жилийн ойгоор буюу 2025 онд байгуулсан байна. За мод тарих бол нэг хэрэг бас ургуулах тийм үү, арчилж тордох, тарьсан модных одоо сүүдэр сууж би их дэлхийдээ бас тийм энэ их сайхан байгальдаа бас өөрийнхөө хувь нэмрээ оруулчлаа гэж бодож амьдрах бол үнэхээр буянтай ажил. Тэгэхээр энэ талаас бас монголчууд бүгдээр нэгдээсэй гэж уриалж байна. Хаанч мод тарьж болдог, хамгийн гол нь ойр дотны газар тарьхад илүү амраад. Улсын их хурлын гишүүд, улсын их хурлын тамгын газар ажилтнууд, намын бүлгүүд бас хамтдаа мод тарьж байна. За энэ яг цэцэрлэгт хүрээлэнгийн яг энэ хэсэгт бол бас их хурлын төгөлгээд үеийн парламент ер нь бол сүүлийн хэдэн жилүүдэд мод тарьж байгаа. За ийм олон нийтийн газар мод тарихаас гадна бас хашаанда мод тарихыг бас уриалж байна. Ингэснээр мэдээж бид нар бас гэр хороолол одоо бас яг хэрэгцээтэй газартаа айл болгон өөрсдөө бас яг эзэнтэй ийм модтой байх нь бол их чухал. Сая шинс мод тарилаа. Өвөрөнгө аймагт мод тарих үйлсэд бас оролцож байсан. Ер нь одоо сүүлийн үеийн харж байхад хөдөө орнуудад бас их мод тарьж ин тэрүүн модны хүрээнд мөн одоо хувь хүмүүс ч гэсэн хашаанда албан байгууллагууд бас ойр орчноо одоо мод тарьж зүлэгжүүлэх гэх олон ажлуудыг хийдэг болсон байлээ. Мод тарих нь чухалч, арчилж, ургуулж хамгаалах нь гол ажил байдаг. Тиймээс үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийн арчилгаа хамгааллыг тус байгууллагын ажилчид жилийн 4 улиралд хийдэг байна. Одоогийн байдлаар үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбай дээр 30 төрөл зүйлийн 181,650 мод 97.8% ургалттай ургаж байгааг мэргэжилтнүүд хэллээ. 2026 оны хаврын мод тарилтаар цэцэрлэгжүүлэлтийн хэлбэрээр 10,000 орчим, ойжуулалтын хэлбэрээр 30,000 орчим мод тарихаар бэлдсэн байна.